За hello guys. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ сүүгийтэй буюу сүнстэй газруудаараа орох болно. Гэхдээ орохдоо би айдсын төвшинг нь 10-аас одоо ямар ч хамаагүй оноогоор дүгнэх болно. Одоо ингээд хүмүүс ч бас хоол моолн дээр 10-аас дүгнэд идэгдээ тэр шиг ер нь дүгнэнэ гэд ойлгосож болно. Тэгээд хамгийн ихнийхээ газраар болохоор Баян зүрх захын урд байдаг Гоожингийн өндөр гэдэг газар байгаа. За тэгэхээр ихнийхээ газараа ирсэн байна. Энэ ихний газрын нэр нь юу лээ? За Гоожингийн өндөрлөө орох гэж байна. Ер нь нэлээ эвгүй харагдсан байна. Хоёр давхар. Тэгээд шатмат нь цуурцсан гэл яриад ирсэн. Тэгээд хэвлээ орцоо одоо бүбөө явах үтэй. Нэг харахад ингээд нэг бүбөө хөвчил бас айн тий. За ямар тач орцгоё. За энд бас нэг худлаа айлах гээд оролцсон нэг 5 ушаа зурцсан. Бро айлах чадахгүй. Энд юу вэ? Юу нөө мил мия. Ёо. За. Энэ шатны үт юм биш үү? Тэр ясаас шүн орсон. Өвөл. Нийлх юм уу? Бэж. Амтан гараад ирв бити юм даа. Тий нохоо мохоо үйл тэгэл ёо. Ийшгийг яаж авирах юм болов? Бэж та харъя зүгээр. Харъя. За тэр болонд юм байх юм бол би алс шүү. Зүудлийн банаар шууд би авирлаа. Гэж. За би ой. Яа. Араас би. Фу. Надаа гэрлээ өгдөө. За энэ жоох сэвтэй болоо явж ин да. Орк баянаа ингээд цанхаад орсон. Бэж. За одоо би та жоохон хойгороо өрөө. За энд би эвгүй юм байх шиг л байна да. За би дэс яхад пөргөө өсч шүү. Шээс алдах гэж шүү. Анаах. Нал нэг нь флашлайт өгч. Дүргч. Би урд гарч байгаа юм чи. За би алдаа шүү. Байх юм бол алдаа шүү. Тэг хин ийм сандал авчих. Энэ орчин үеийн сандал байна л да. Гейминг сандал байна. Фри сандлын дээр шүү. Юу эсвэл нэг нь ээж аваас залхаад юу хийсэн биш биш орж. За тэр нүх бэж та. Ийш бол цугаа хэрэггүй л гэж бодож шүү. Тэр нүх жоохон сэвтэл юм. Эндээс одоо нэг юм цохоо бил яах вэ? Би шээгээ шууд өндөндөө баана. Ой. Цэвэр guys. Цонхон мохыг харъя да. Энэ хэдэн оны цонх бол Юу ямар зориултаар юу гэсэн бэ? Наач монголчууд тусгаар тохиолдол зарлаа нэг монголчууд тусгаар тохиолдлоо заргаад юу лээ? Бог та нэг гэрээ өрөөнд орсон. Гүй юу яасан гэсэн. Бог Амар зээлтэйс ч орсоос. тийм Оросоос зээлтэйсэн. Нөөний сан хариуцахаараа Оросоос нэг козин гэж хүн авчираад энд байрлал өгсөн. За guys байна уу да? Энд юм байна уу? Байхгүй байна. Цэвэр guys. Яг. Ой юм бити дуурхаад байна. Ой бэж та. Чи энэгээр хартаа ой. Энэ ингэ шууд нэг шингэм гойччлаа шүү дээ. Гэхдээ энэ хоёр жоохон он жил удсан болохоор жоохон цөмөрх магадaltaй лээ. Энд одоо ямар новшин юм наадаг байна. Энэ юу вэ гэхдээ? Жижигм сурчлагаа юм ааши. Энд нэг календар байна. Дээр үеийн нэг календар л ах шүү. Хэдэн оных нь харж. 80 оных нь шүү. FT4 байна. Энд гэхдээ ингэ хүмүүс юм зураад бичээд идэм байл шүү дээ. Энэ тухаарлыг гайс залгаж үзэхүү. Өө гэж ойлоо шүү дээ. Ха? Сэтори дуурсан. Хашаа дуурсан. Ха? Хүн дуурсан юм уу? Хашаан дуу. Түм дуурсан. Хашин түм дуурсан. За хашаан за бүбүүл л үүдээ. Үгс хацаа за ийшээ. Хааш нь л орж ирсэн байл үү? Өө ийшээ залгаж үзээ энэ дугаарлуу. Хөөе гэсэн сайн. Хөөе гэсэн сайн. Сайн минь гадаа нэг хүн дуудах шиг болох юм. Миний нэрийг дуудах юм баянаа гээд. Баянаа. Харин би бас жоохон гайхлаа л та. За бодсноос л амар биш юм байна. Би бол энийг амар гэж үзсэн. Гэтэ нэг амар биш байла. Нэг сүнстэй сүүгийн мөгийг бол байхгүй маань ер нь. За одоо хэдүүлээ нэг Гоожингийн өндрийн 2 давхартай байсан нэг дугаарлаа залгах гэж байна. Тэгэд хэдүүлээ залгацгаая. 9027 3812. За. Энд ikkai рахонда. Баяр. Сайн байна уу? Та Чулуунбаатар гэх түмэн үү? Тийм байна хэмбэ. Та Гоожингийн өндөртэй ямар холбогдолтой юм бол? Юу нэ? Гоожингийн өндөр гээд байрлал. Гоожингийн өндөр гэж байна. Таны дугаар бичээстэй байсан. Нэг Баян
Баян зүрхийн тэнд байдаг нэг барилга. Юу гинэ? Баян зүрхийн тэнд байдаг нэг гоожингийн өндөр гэдэг барилга. Та мэдхгүй юу? Та баян зүрх юу гинэ? За энэ ах ямар ч холбогдлого мөн гоожингийн өндөр гэхээр мэдхгүй байгаа тийм зүгээр найз нь бичсэн байж магадгүй юм байна. Тэгээ хотлоо тоглоомоор бичсэн юм байна л да. За тэгээд гоожингийн өндөр бол нэг айгаад байх юм байгаагүй. Нэг амар санагдсан зүйл нэг юм бол намайг гадаанаас баянаа гэж дуудсан жоох эвгүй санагдсан. Бусдаар бол гайг байсан. За тэгээд би энэ газрыг айдсын төвшингээр 10-аас 6 өнөө өгч байна. За бидний дараагийн очих газар бол инх тайвны гүүр байгаа. Яг хаашаа орох юм бэ гэвэл одоо инх тайвны гүүртэйгээ залгаа нэг доошоогоо нэг байшин байгаад. За энэ балгас дотор бол тээрэн чөтгөр итер байдаг гэж зөндөө хүмүүс ярьж байгааг сонсч ирсэн. Тэгээ бүр төвшиг авах хүртэл инх тайвны гүүрний тухай нэг бичлэг хийсэн байсан. За тэгээд шууд орцгоё. Орсон. Бэрээр нэг нь хаалга. Ийггүй юм бэ. За. Энэ яг нэг шавар ингүүний. Иргэн төрнөөс хаадаг. Энд хатанд гурвт яагаад зүйл Хар маа. хэрэгсэрчгэл. Харгисаж. Энд худлаа нүд шатсан энэ ингээ худлаа шаа. Гаднаас жижиг хараад гэрээ таага. За. Тэгээд би урдаа гарч. За би баяныг хадаа. Оюун нүунийг хардаад заасан гэж дээ. Энд юу хүмүүс зөндөө орж ирсэн юм байна л да. Граффити тэргээд хүмүүс баахан зурж ирсэн л да. За ийшээ. Баянаа хадаа. Ой би ойлгоч юм та ерөөс юм ойлгохгүй юм. Бэлгүү миний яваа. Яг ард явна гэж. Ороо яг үнд зүгээр баянаа сайн шаачлаа. Харин тийм ээ. Та баянаа өстөж. Сэтгэлийн дан дүүш аа. Нааш тааж. Хоёр давхар руу гарна гэж бодлоо юм шүү. Хоёр давхар руу Мас боломжгүй. Өдөж нь юу вэ штэ? Бид нар бас жоохон айгаад хоёр давхар руу орохоо боллоо. Бас арай л юм бэ. Ер нь өмнөх байшнаар орсноос. Энэ ингээ зөндөө хүмүүс орж исэн боохгүй. Сатаны 5 шим ууш зорцсон. Энэ таныг айлах гад ятцсан хүмүүс нь ингээл зовж байгаа штэ. Аюул зүгээр нэгээс битсэн наач төөр шүү. Яга дээр нүг богош Машин чинь гүүр штэ. чи бити наваас согдаад л та. Гүүр штэ. Тэр наалаас нэг юм алгатай юм штэ. Үгүй. За наалаа. Царай. Өдөө хүнээр болчихсон ба шаа. Станти хүн интервью хийсэн. Яг үүндээ бүпүнэр орохоос яхаар байгаа байхгүй баг. Энэ тусч чинь. Угаасаа өчигдөр бороо орсон шүү дээ. За ийш. Өчигдөр бороо ийш юм. Шивэ. Хайн Нэшэр. Хатаа накроник хатаа. Чигийн үгэн шат. Энэ одоо яаж ко артаа бүр амтгүй. Үгүй юу? Юу юм? Хувцал байна л да. Үгүй нэг яйлаа би сая. Энд орж ирээ. Бүнээр орж иж унтсан юм гэдэг үү? Энэ сатаны 5 хүн машууд тавьцаа. Христ энэ юу юм? Есүс Христийн юу гэсэн байна? Энэ зөндөө олон орж ирсэн. Биш ихтэй ямар ч Джейсер гар хүн дээр хөдөлөд унах юм. Хоёр давхар руу шатбат байхгүй мэн ер нь. Байхгүй юм байна. За Ой, ийшээ явах уу? өөр шахаа. Яг үгүй. Амирал бүр амар хүчтэй байна. Авирчих юм уу? Энэ хороор л эвэрдэг юм байл та хүмүүс. Араа амж юу. Гоё нэг хоёр жилийн хүмүүс орж ирсэн байна. Гэтэ одоо ер нь марчаад байна. Энэ маа. Энэ тоос хүмүүс энэ жилийн өмнө барьжсэн байсан юм лаарч байгаа юм шүү. Өө артаар. Чугай л та. Хитмишлийн өмнө барьжсэн байлгүй гэдэг байлга үүр гэдэг та мэдэж гинөө. Мэдэж байна. Мэдгүй. 20 жилийн өмнө. 20 за бити үлээгээрээ. Үлээл дисрил. 20 жил үү? Таад Боломжгүй шүү. одоо энэ харид дөө. Гараа гэж юу? Гараа. Сэвтэй газар байна. Тийш харалтаа. Сараас өөр ингэ юм харж ирж яах вэ? Хүн залж чинь. Гис гараа. Одоо нэг тайвны байрны доор ингэ байшин гэх юм одоо энэ жоохон тэгтээ сэвтэй л юм байна. Бага хүмүүс граффити дээр зурцсан. Юу н тэгтээ эвгүй маань нөгөө өмнө орсон байшингаас бол арай эвгүй юм байна. Хоёр давхарлал нь бол арай гарч чадхааргүй юм байна. За тэгээд
За инх таймны гүр бол эвгүй байсан. Баг гоожингийн өндрөөс бол эвгүй байсан баха. Би бол хувьдаа 10-аас 7 оноо өгье гэж бодож байна. Тэгээд яг тэр өдөр нь инх таймны гүрнээс нэг машин явнаад осол гарсан байлээ. Тэр нь бас жоох эвгүй санагдсан. За guys, part 2-ыг үзхийг хүсэх юм бол лайк сабадараа түлээж байгаарай. Гол нь лайк сабадараа шүү. Зүгээр та хоёрхан товчлуур дараад өгөхөд л надад амар том тус дэмжлэг болж байгаа байхгүй юу? За тэгээд bye.